Айдас ба сургамж толилуулж байна. Миний амьдралд их л юм үзүүлсэн тийм нэгэн босон явдлаа та бүхэндээ хуваалцахаар шийдлээ. Би хөдөө эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд. Ямар л сургуулийн амралт болно, долооч байна уу хамаагүй хөдөө л очдог байлаа. Тэр 20 оны зунд ямар юмдаа татагдсан юм байгаа мэдэхгүй. Би өөр хөдөө яваагүй. Зуны 3 сарыг гэртээ үндсэндэг. Юм биендээ нааж, үхээрийн бузар тусах гихин цаашаа юм бузартаад хий юм хард сонсож бүр биедээ халдуулсаар 2023 он хүргэлээ. Тухайн үедээ би сүнс сүудэрд итгэдэггүй, юмны учир нарчиж мэдэхгүй, хинэггүй мангар бацаал байсан байх. 3 жилийн турш үзээгүйгөө үзэж, айж явсаар сүулдэ бараг дөжрөөд тоогоож байсан. Жинхэнэ кинон шиг л юм болно. Магадгүй сургамжтай хүмүүс мэдхэд илээдэхгүй зүйлч тохиолдсон. «2020 оны 100 сүнс альбин тэрэн илүү ихээр мэдэрч гарах харьцаж ирхсний үүд биз. Жохом хизээ хаана явж байгаад муу юм биендээ наснаа мэдэхгүй. 100 байранд амьдардаг байж байнга л даарна. Гарах урууны үзүүр байнга л хүйтэн байдаг байсан. 100-ны эд халуун өдрүүдэд унтаж байхад л дараад байдаг байсан юм. Өрөөндөө орон дээр ээж 2 дүү унтдаг бол би газар унтдаг. Нөгөө эсрэг өрөөнд аав ганцаараа унтдаг байсан юм. Ээж заримдаа том өрөөнд унтдагч юм хум гүүг шиг болоод гээд бид гуравтаа унтдаг байлаа. Манай ээж сахиустайж байранд нүүж ирээд тэр бүрчлэн буулгаад байхаа болсон. Угаасаа байрны хүмүүс их дуртай байдаггүй юм байна л дээ. Намайг газар унтах гэдэл хэвтгэд ар шилэн үзүүнээс эсвэл хажуу талаас улаан нүүрэн дээрээс л хүйтэн сэнс үлээж байгаа юм шиг сийгэн. Одоо бодоход би их тэнэг хүн байсан байгаа. Сүүлдээ 22-23 онд бол үснээс цулгаадаг, татдаг, үс овоолж байгаад нүүрэн дээр унгаадаг болсон. Тэр нэгэн оройг би тод сандаг юм. Яг унтах гээд хэвтэж байтал би өөрөө холоос өөрийгөө харж мэдрээд байсан. Гэтэл нэг хар том биетэй гэмээр зүйл яг хажууд суучихсан нэг гараараа үсийг маань гартаа барьж байгаад л нүүрэн дээр унгааж байв. Тэгээд яг зүүдэлсэн юм шиг болоод сэрэхэд жинхнээсээ үс маань нүүрэн дээр унаж байх жишээний. Тухайн үедээ бүр тасчихсан тоолгүй буцаад унтаад өгсөн. Ер нь би урт үстэй байсан болохоор үсээр их оролдог байсан да. Ганц хоёр ширхгээр нь үзүүрээс нь татна. Тэр чин тэгээд их мэдрэг байдаг да. Миний зүүдэлсэн зүүд маань багасаа л их зөнтэй байсан. Харин 20 оноос хойш бүр мэдрэг зөнтэй болсон гэхүү дээ. Зүүдэндээ зүүдээ удирдах хүртэл чаддаг байлаа. Одоо бол би зүгээр далдын юмнаас л хол байхыг илүү хүсдэг. Би зүүднээсээ гадна хий биетийг байнга шахуу хардаг. Өдрийн цагт хүртэл харна. Тэгсэрнэ харсан зүйлдээ итгэдэггүй байсан юм. Сүнс ч тэрийг өдрийн гэрэлтэд харагдгүй гэж их боддог байсан л да. Их чим харсан. Тэгээд ухаан үедээ ямар ч тийм итгэл үнэмшил байхгүй дээрээ л маргадаг байсан. Ингээд би та бүхэнд өөрийнхөө харсан юмнуудыг сонирхуулъя. 1. 22 оны 100 айгаад унтаж чадахгүй хэвтэж байхтай харсан юм. Яагаад айгаад байсан гэхээр үхээрийн бузарцсан л юм шиг байна лээ. Гэхдээ сонин зүйл нь би ерөөсөө оршуулганд яваагүй. Нас барсан айлд ороогүйч бузарцсан юм блэ. Нэг ойрын хүн өнгөрсөн нь надад их тийм заваан, муухай, шижгийн санагдаад бодлоос ир салахгүй
Тэр хүн л бодогдоод байсан сонин. За энэ ч яах вэ? Манайх нойлын өрөөний гэрлээс бусдыг нь унтраагаад унтдаг юм. Тэгэд нойлын өрөөний хаалга завсартай үлдээчихдэг. Тас харанхуйд бас унтж чаддгүй юм л да. Нэг өрөө айгаад л дээшээ хараад хэвтэж байтал жоохон гэрэл туссан таазан дээгүүр жижигдүү атисан, дөрөн хөлөлсөн, торонхай, урт хумстай, урт устай юм жигтэйхэн хурдан нүдний урдур гүүгээд өнгөрсөн. Секундээр бус дойлоор хэмжигдэхэр тийм хурдан. Би эхлээд нүдэндээ итгээгүй л дээ. Айгаачгүй. Ерөөсөө ч инхнээсээ л ийм харжгүйгээд хэсэг гацаж хэвтлээ. Дараа нь үгтлээ айгаад бушуу унтахын төс болоод унтсан. Хожим нь харин альбан гээчийг нь харсан гэдэгтээ итгэсэн. Хоёр. Энэ бүхний утга учир болсон зүйл. 22 оны намар хичээл ороод удаагүй байсан юм. Дөгсөг анги хичээл багж сонгонтой байдаг байсан үе. 9-р сарын 5 нь 6 байсан уу? Ямар тач 10 дотроо. Эцэг их хоёр маань ажлаа хөөцөлтөд гадуур гарсан байсан. Дүүнөр өдөр хичээлтэй байсан болохоор би ганцаархнаа л гэртээ байлаа. Гэтэл аавын өрөөний хаалга салхин цавгдах шиг 2 чудаа хаагдаад байв. Би ч нэг ихэн бодсонгүй. Гэрээ цэвэрлэх гээд уцаараа зурагттайгаа бүлүүтээр холбогдоод зогсож байсан юм. Тэгэд яагаад чи махиж хаалга хаагдаад би эргэж харахтаа зэрэгцэн. Яг нэг 5 орчим настай цагаан урт 2 хуваасан үстэй хар нүд хар амтай охин алтхан шагааж харагдаад л өнгөрсөн. Тухайн үедээ би харсан ч хараагүй юм шиг нэг их зүйл бодолгүй тэгсийгээд л өнгөрч байсан юм. Тэр охин миний зүүдэнд орж яаж амьдраад байснаа, яаж нас барснаа хүртэл харуулсан. Гурав. Энэ бол анхааруулах, мэдхэд илүүдэхгүй байх гэсэн үднэс бичлээ. Хөгшчүүл өвөө эмээ, аав ээж нар шүн унтахаас өмнө заавал тоогоо шанаг, аяг халбгай дээр угаагаад тураагаад унтаж байхыг ер нь л тэгж аяг тавгаа хонуулахыг цээрэлдэг шүү дээ. Учир юу вэ гэхээр жөтгөр ирээд хоололдог, долоочхдаг гэдэг. Манай эмээ одоо хүртэл үнэхээр л амжихгүй бол аягаа давхарлаад дээр нь цагаан марлаар бүтээгээд хондог. 22 оны 100. Тэр шөнө нойр өрөхгүй нөгөө л нэг байдгаараа уцаа ухаад унтаж чадахгүй хэвтэж байтал аав өрөөнөөс 0 руу орж байгаа сонсогдов. Шүн дундын 2-3 л болж байсан санагдаж байна. Тэгэд нууцаар уцаа уцаж байгаа хүн унтаж байгаа юм шиг л чимээж агентал 0-ийн өрөөнөө шууд гараад галтгоо руу очлоо. Дэгтэл бүр гайхмаар ямар нэг юм жигтэйхэн чанга дуурайд идээд зогсоод байдаг шүү. Яг нэг хүнлэг бус, яг л араатан шиг. Нэг тийм нохоо идэх юм идэж байгаа итайл чанга дуургаж зажилж байгаа нэг тод сонсогдсон. Би ч ямар сони юм бэ гээд гайхах айх хоёр зэрэгцэн. Маш тод. Яг л ASMR шиг. Тэгэд би сүулдэ бодит байдалд итгэхээ байж нүдэ анаад унахыг л хүлээгээд хөвтөд байлаа. Намайг унтан унттал галтгоон тасралтгүй мэдээд л байсан. Мэдээж тэр зүйл манай аав биш байсан. Тэр зүйл ямар нэгэн муу зүйл байснаас л зайлахгүй. Түүнээс хойш би залхууралгүй бүх тоогоо шанаг аяг тавгаа угаагаад хураагаад унтдаг болсон. Хүнд хэлгээд итгэмээргүйч хүн өөрөө туулж байж л итгэх бизээ. Дөрөв. Манай хашаа байшин байдаг байхдаа хүртэл юм сонсдог, мэдэрдэг байлаа. Манайх байшингаа өөрсдөө барьсан юм. Гэмн гай таарч намагны судал дээр ч юм уу барьчихсан юм шиг байна лээ. Тэгээд газар хөдлөх, гисгээр байшин хөдөлж хан эдрэнд суурч харахна. Үүдний хэсэг маань 2 хуваагдаад салчдаг. Өөрсдөө аргалаад л хөөс эдэр шахаад битүүлдэг байлаа.
Ер нь энээс болоод л манайх байшингаасаа нүүж байранд ирсэн юм л да. Нэг өвөл шээс хүрээд үдний хэсэгтээ гарч хувимж хийх гээд гарсан юм. Гэтэл нөгөө хөөсөөр дүүргэсэн хэсэг нь хагарчихсан байсан. Би ч нэг ихэн бодлого хувин дээрээ бие засаж байтал ёо бүү үзэгт. Уулаан яг ганцнууд намайг тэр хагарсан хэсгээр хараад байж байдаг юм. Гэхдээ их томнууд байсан. Муу ёрын түй чорт. Одоо ч гэсэн би айж байна. Би зөв зүгээр унтаж байгаад л шүн дунд өөрийн ирэхгүй сэрчдэг. Сэрэхтэй хагас босоогоороо суучихсан байдаг байсан. Тэгээд л цагаа харахаар шүн дундын 3:30, 3:12, 3:47, 3:50 болж байх жишээний. Бүр яг тийм тогтсон татал шиг. Зөв зүгээр унтаж байгаад л цаанаасаа сэрэхэд би хагас босоо суучихсан байж байдаг. Тэр нэг шөнө үнэхээр ой готон байсан. Зүүд байсан уу, жинхэнэ байсан уу гэж би одоо ч эргэлздэг. Өөрөөсөө өөр хүнд ч хэлээгүй. Нэг шөнө би хар даруун. Гэхдээ ямар балиар бодит юм шиг байсан гэж санана. Би үл таних хөвшин эрэхтээд хүчндүүлж байна гэд айж сэрсэн. Яагаад ийм ёрын юм зүүдэлснээ мэдэхгүй ч үнэхээр муухай байснаа санаж байна. Гэтэл намайг тэгж шогсон юм билээ л дээ. Тэгээд айгаад гайхаад сэрэхэд яг миний нөмөрч байсан хүнжлийг бүр цээжин хэсгээр минь зориудаар татсан юм шиг хуулсан байлаа. Би өрнийг хашир хүнэлтэй. Энд тэндээс үс сулгаагаа шоглоод байдаг болохоор хаширлаад хүнжлээ эвхээсээр нь нэг их задлахгүй өөрийгөө ороож унтдаг. Шүнж хөдөлдөггүй. Өглөөс ирэхэд эвхээсрээ л байж байдаг байхгүй юу? Гэтэл тэр үед яг л нэг гадны биет зориудаар миний хүнжлийг хуулсан юм шиг санагдсан. Эхний удаа би тоогоогүйж энэ байдал 3 удаа давтагдсан юм. Ямар их айсан гэж. Тэгээд сэрэх бүрт өөрийгөө бүр ороогоод унтсан хүнжил яг л татагдаад бүр татсан байдал нэгсэн байдалтай болчихдог байлаа. Хүнд үзүүлж, харуулж, засал ном хийлгсэн. Миний дээр дурдж байсан цагаан өстэй охин бол манай байранд байдаг байсан нэг муу юм л гинлээ. Тэгээд засал ном хийж явуулсан. Гэхдээ хийвгүй. Манай засал хийхээр ирсэн хүн номоо уншиж байтал хаалга нүдээд л сэрүү татаад л жоохон хүүхдийн ойрлоготуу сонсогдсон. Би одоо итгэдэггүй ч үнэхээр хүүхэд ойрлсон юмдаг. Тэгээ яг хүүхэд ойрлогоос өмнө аав ном уншиж байтал байн нэг юм руу хараад байлаа. Би гайхаад аавын харсан зүг рүү хартал нөгөө цагаан өстэй охин чинь зогсож байсан. Айсандаа хурдан яваасаа гэж бодоод л залбираа сууж байлаа. Ном уншиж дуусаад бүх гэрлээ асаагаад бас нэгэн үйл хийсэн. Тэгээд дараа нь ааваас асуухад аавд болохоор цагаан зөвлөл харагдсан гэсэн. Надад болохоор цагаан өстэй л охин харагдсан. Ингээд засал ном хийлгээд бүх зүйл сайхан боллоо гэтэл тийм зүйл болоогүй. Энэ их хэргэлзмээр. Тэр засал гэсэн хүн чулуу татдаг. Нас нэлээд дээр гарсан, одоо бараг 90 гарсан тийм өвөө байсан юмдаг. Тэр хүн манай гэрт байсан юмыг зайлуулсан ч миний асуудлыг сайн шийдэж чадаагүй. Би тэр явдлаас хойш бүр их айх болсон. Бүр нүдээ нэхээс ч айдаг боллоо. Нүдээ нэхэл юм бол нүдэнд хаасаагүй арзалдаж байгаа хий биетүүд. Тэгээд би маш их ядарч, ёстой л орноосоо ч босч чадгааргүй. Тийм л их тамирцсан. Ердөө л 1 хоногийн дотор шүү дээ. Өдөр өнгөрөх тусам их ядарч, хүн зодуулсан юм шиг хамаг би мэдэгээ алдаж байлаа. Би бүр айгаад шүн унтаж чадахгүй.
ээж аав хоёр ч хажууд орцсаад унтана. Ээж маань бүр шүн намайг дагаад нойргүй хонно. Тэгээд нөгөө өвөөгөөс ахиж асуухад нэг засал би хизээ ирэх вэ гэж асуулаа. Ээж маань тэгээд таньдаг удган эгчтэйгээ холбогдоод би ч тэр хүнээр нэг юм засуулахар болов. Ер нь миний биед нэг юм наалтсан. Тэгэд ном уншихад дутуу гарсан юм уу? Би сайн ойлгоогүй. Тэр удган эгч дорн засал зааж өгчгөөд л яваад өгсөн. Хоёр хавтгай дугуйдуу махыг арх идрээр шивнээд тэр удган эгч өөрөө нэг юм шивнэж шившээд байсан. Тэгээд дахиад нэг махан дахиж юм шившээд тэрүүгээр нь хөнгөн шүлч юм уу бантан хийлгэж идэрэ гэсэн. Тэгээд орой болж ээж тэр хүнээс цагийг нь асууж байгаад заслаа эхэллээ. Нэг махны хоёр талаар нь намааг арчаад тэрийгэ ууд нь боож ааваар зүг заалгаж гаргаж хавьулсан. Тэгээд ганхтаа усанд бие угаагаад тэгэл хид үсэрч харайж нөгөө махаараа бантан хийж уугаад арай дээрцэн. Гэхдээ миний бие тэр дороо тэнхрээгүй л дээ. Аяндаа тэнхэрж нөгөө үл мэдх айдас маань айжмаар багассан. Юс. Адаг сүлд нэг сонин. Тэр чулуу татдаг өвөө намааг үзээд шууд үзмэрч болох хүүхэд байна гэж байсан юм. Ер нь тэр өвөө үзэж хардгаараа их нэртэй засал ном хийлэх гэж байгаа хүмүүс хүртэл очирлдог тийм л чадaltaй хүн. Угаасаа ч мэлми сайн хөөгдсөн миний бүхий л үзэн харсан зүйлийг яг миний дотор орсон юм шиг тайлж хэлдэг хүн байсан. Сахиустай хүмүүс хүртэл тэр хүн дээр очиж үнэн худалгаар шалгуулт гэж байсан юм. Нөгөө манад ирсэн удган эгч хүртэл тэр хүнээр засуулж аргалуулж байсан гэд өөрөө ярьсан л да. Харин нөгөө удган эгч болохоор намайг ерөөсөө хийм хардаггүй. Өнгөрсөн бүх хугацаанд ч тэр одоо ч тэр өөрөө зохиож төсөөлж хардаг гэсэн. Бүр ахин лавлаж асуухад шүү дээ. Бараг л намайг галзуу гэж байгаа байхгүй юу? Удган эгч тийм засал хийсний дараа намайг ахиж хийм харахгүй гэсэн ч би одоо хүртэл хийм харж сонсдог бас мэдэрдэг. Одоо бол би зүгээр л далдын юмнаас хол байхыг илүүд үздэг болсон. Хол байсан л ер нь үлзээтэй. Юу ч байсан би үнэндээ тийм харддаггүй энгийн л хүн байхыг хүсэж байна. Далдын юм далдтал байсан дээр шүү дээ.